Дараагийн мэдээ засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр гадаадын дээд сургууль суралцах суралцагчдын сонгон шалралтыг хийж дуусжээ. Сонгон шалралтад нийтдээ 209 хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, за магистрийн түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторийн түвшинд 2 иргэн хүсэлт гаргаснаас 1 иргэн тус шалгарчээ. Хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүд хаалттай алганы цаана үлдэх нь цөөнгүй. Харин 18 настай мөнгөн түвшгийн хувьд бусадтай адил суралцаж хөгжих хүсэлтэй. Иймээс тэрээр засгийн газрын буцалтгүй тусламжаар гадаадын дээд сургуульд суралцах сонгон шалралтад оролцжээ. Ийхүү Корея их сургуульд улс төр судлал ба олон улсын харилцааны чиглэлд 64 сая воны буцалтгүй тусламжаар суралцахаар болсон байна. Түүнтэй ижил сурч боловсрох сонирхолтой 7 хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон улсын их дээд сургуульд суралцах эрхээ авлаа. За тавигдсан шалгуурын хувьд гэх юм бол мэдээж өндөр зэрэглэлийн топ сургуулиуд байх хэрэгтэй. Тэр хүүхэд өөрөө хичээгээд тэгээ тэр сургуульд орсон байх ёстой гэдэг нь хамгийн өндөр шалгуур юм шиг надад санагдсан. Энэ мэргэжлийн хувьд миний сонгон сурах болсон шалтгаан гэх юм бол би анхандаа хуулийн чиглэлээр сурахыг маш их хүсдэг байсан. Гэтэ цаг хугацаа өнгөрхийн хэрээр зөвхөн хууль төдийгүй улс төр гадаад харилцааны чиглэлээр ч гэсэндээ хүртээмжтэй боловсролыг эзэмшиж чадахгүй байгаа дүүнартаа эсвэл өөрийнхөө үеийнх нь улс төрийн хэмжээнд нөлөөлж чаддаг нэгэн болохын тулд би энэ мэргэжлийг сонгон суралцж байгаа. Сонгон шалралтыг хүсэлт гаргагчийн системд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн автомат үнэлгээ өгч ирмэлдэг байна. Мөн захим системд хасрахсан баримт бичгийг журмын дагуу нэхлэн хянах, сонгон шалралттай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэсэн үе шаттай зохион байгуулдаг. Урьдчилсан ирэмбийн жагсаалтын дагуу оролцогчдын системд бүртгүүлсэн мэдээлэл авсрагсан баримт бичгийг нягтлан шалгаж дүгнэлт гаргадаг байна. Тэгэхээр санхүүжилтийн их усүр одоо бол зөвхөн улсын төсвөөс хамааралтай байгаа. Тэгэхээр энэ улсын төсвөөс хамааралтай байдлыг олон их усүртэй бас юм санхүүжилттэй болгоё. Үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдаад хэрэгжээд эхэлсэн явж байна. Тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хуулиар бол хоримтлын нэгдсэн сангийн бол энэ орлогыг иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцнд зарцуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглэх ийм хуультай учраас энэ дээр бас нэг тодорхой хэмжээний боловсролын салбарт оруулахад дэмжлэг хүсэх шаардлагатай гэж харж байгаа. Засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр гадаадын дээд сургуульд суралцах сонгон шалруулалт жил бүр маргаан дагуулсаар байдаг. Тэгвэл энэ сонгон шалруулалт нь зөвхөн эрх мэдэлтний хүүхдэд үйлчилдэггүй, харин сурах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт нээлттэй. Гэвч эцэг эхчүүд суралцагчдын хувьд санамсаргүй жижиг алдаа гарах нь үүнд тэнцэхгүй байх том шалтгаан болдог байна. Иймээс тал талдаа хариуцлагатай байх хэрэгтэйг боловсролын зээлийн сангаас хэллээ. За мөн энэхүү зээл нь төрийн мөнгө эргээд төлөгдөх нөхцөлтэйгээр болгогддог.